За hi guys, Seriously channel тавтай морилцгоо. Хайр идэгч мангас буюу Koiwami Shoujo-гийн 9-р бичлэг та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Сүүлд Kyo болохоор энэ Mitobe-гээс хоёулаа баг байхдаа уулзчихсан нь хоёулаа ингээ багын найзууд мөн үү гэж асуухт нь Mitobe болохоор хоёулаа өмнө уулзч байгаагүй гэж хариулдаг байхгүй юу? За энэ нь болохоор Kyo-д ерөөсөө тийм Mitobe худлаа ярьж байгаа юм шиг одоо тийм мэдрэмж төрүүлээд эхлэн л тээ. Kyo тэгээд одоо баттгаад асууж байгаа байхгүй юу? Тэгвэл чи ингээд одоо хичээлийн элсийн өдөр яагаад надаа ингээд тайраа илчилсэн юм бэ гэж асуухт нь Mitobe. За ерхэд бол бүр амар илт худлаа ярьдаг л та. Би зүгээр ахлах сургуульд орохдоо те нэг найз залуутай болж нэг амьдралдаа шинэ юм туршиж үзмээр байсан юм аа. Ухааны хэлж байгаа байхгүй юу? Эдгээр үгс нь болохоор Kyo-г айгүй их бодолд оруулнаа. Уг нь Kyo болохоор энэ наадам дээр Mitobe-тэй цугдээ Mitobe-г л яг тэр жинхэнэ нь байна, хайрдагч биш юм байна гэж одоо итгээд ирсэн байхгүй юу? Гэтэл Mitobe ингээд өмнө нь уулзч байгаагүй хэрнээ Kyo-д ингээд сэтгэлдээ илчсэн болж таарж байгаа. За тэгэл Kyo ингээд зог тусаад бодолтой автаа зогсож байхад Mitobe ингээд хажуунаас нь дууддаг байхгүй юу? За угаасаа би ингээд чиний араас ингээд хөөхөө байлцсан. Би зүгээр ингээд чиний хажуунаас тэ хайрыг чинь дэмжих зүгээр найз чинь байж аяа гэд ингээд нэг баг гаргаж ирээ зүүдгийн. Тэгэл одоо Mitobe за би нэг шарсан төмс авчгаад эрийгээ дургшаага алхаад явна. Kyo болохоор хойно ингээд бодолтой автаад үлдэж байгаа байхгүй юу? За ергээд бол одоо Kyo одоо бодолтой ер нь цэг тавиад эхэлж юм л та. Тэ одоогийн Mitobe болон тэр багийнхан найз Nagumo ерөөсөө өөр хүмүүс юм байна. Яг тэрхүү бодолтой зэрэгцээ одоо бид нар одоо Mitobe-гийн гонигдсан нүдийг харж болно л доо. Гэтэл тэгээд одоо гинт одоо хүн үү шуургуу гэлтэй хүмүүс бүр яг л нэг тийшээ ингээд бөөндөө хэлхэлдээл эхлэн хүнээр дүүрээд эхлэн. Жавас тэр үед нь Mitobe тэгээд хүмүүс цохиулаад байж ахт нь ингээд Kyo сандарсандаа гарын натгад авдаг байхгүй юу? Тэгэл одоо Kyo ч одоо өмнө нь баг иймэрхүү хэмжээд охинд хүрчээсэн бэлээ. Уучлаарай миний гар хөлөрцөн байна уу инээ тэрэ гэд ингээд одоо үг хэлээд байжээтэл Mitobe ч гэсэн ингээд Kyo-гийн гарыг ингээд атгаад амар ичингүүрээ дулааж мулаацсан заяа. Тэгээд та хоёр чинь ингээд цаашаа гараа хөдлөгдсөн хэвээр ингээд наадмаа үргэлжлүүлээд үзээд явж байгаа. Манай хоёр чинь айгүй хөөрхөн ингээд наадмаа үзээд тэ болцоонд явж ин да гэж бодтол Mitobe гинэт ингээд Kyo-гаас асуудаг ихгүй юу? Чи нөгөө дөрөв охины алийг сонгох юм бэ? Алинтай нь үерхэх юм бэ гэж асуувал яах вэ? Kyo-ч тэгээд тэр даруй одоо хинэнтэй ч үерхээ шийдээгүй байгаа гэдгээ хэлдэг л дээ. Тэгсэн чинь Mogu тэгэл улам бүртээ чи баг одоо Канаси цааныг одоо аялын үеэр сонгосон биз дээ. Тэр ч угаасаа хөөрхөн ухаалаг бүр чамд яг л тохирноо гэд одоо нөгөө охтуудаа улам бүр ингээд санал болгоод байдаг хэвгүй юу? Ингэж ярьж байснаа Mogu хамгийн сүүлд нэг тийм амар чухал асуулт асуудаг юм аа. За тэр асуулт нь юу вэ гэвэл хэрвээ чи ингээд те тэр дөрөв охины нэгийг сонгол чи үлдсэн ингээд дөрөв охинтой ингээд найзууд хэвээр үлдэж чадах уу гэж суун л да. Одоо Mogu чаваас ингээд ямар ч нөхцөл байдалд одоо энэ Kyo-гийн найз өөр л одоо үлдэхийг хүсэж байгаа юм байлээ. Kyo болохоор тийм ямар ч одоо тиймтэй одоо эргэлдсэн царайгүй шулуухан гэж хэлждэг хэвгүй юу? Одоо би ингээд та таван охины нэгэнтэй үргэсэн ч гэсэн үлдсэн дөрөвтэй нь хизээш найзууд хэвээр үлдэхгүй гэд. Ерөнхийдөө одоо харилцаа тэр үедээ ингээд шууд дууснаа гэж хэлсэн. Харин Mogu болохоор одоо ямар ч нөхцөл байдалд одоо энэ Kyo-гийн хажууд байна гэсэн бодол нь ингээд нураад унчж байгаа хгүй та нарын нүднээс харж болно. За ийхүү тэгэл нөгөө Kyo ч алхаж байгаад нэг саамсаргүй нэг хүнтэй мөргөлдөөд эргээ харсан чинь Mogu алга болчтий. Kyo ч тэгэл тэр яваараа сандарч байгаа юм чи тэ Mitobe сайн гээ ойрлоод байсан ч олдохгүй. Цаана нь тэгэл асар олон солиод буудаад одоо ингээд гоё ингээд наадам болж байхад Mitobe болохоор нэг модондууд ингээ ганцаараа сууж идэг. Дөнгөж сая болохоор Mogu албаар одоо Kyo-гийн гараас 50 өөрөө энд ирж байгаа юм байлээ. Ягаад гэвэл те ингээд найзууд ч биш юм чи угаасаа гарнаас нь атах ямар ч нөхцөл байдал те үүсэхгүй шүү дээ. Тиймээс ерөнхийдөө бол Kyo одоо өөрийнхөө хайртай хүнийг олох мөчөд одоо миний Kyo-той байх ингээд тийм найз нөхөдийн харилцаа ингээд дуусах нэ гэсэн байдал нь одоо Mogu-г нэлээд гонглуулсан юм шиг байгаа. За ийм бодолтой дарагдаад сууж байтал нэг л мэдхэд нөгөө нэг асар олон те галт наадам нь дуусаад бүхий л зүйл ингээд өндөлчдөг хэвгүй юу? Галт наадам зуусахтаа зэрэгцэн одоо Mogu-гийн нөлөөс рүү урсаж гарна. Чаавас нөгөө нэг одоо багныхаа ардлаас уйлаа л байна. Гэхдээ одоо багтай олгооч уртлаа хараагүй мө түүний өмнө одоо нэгэн хүн ингээд ирж зогсдог хэвгүй юу? Mogu ч гэсэн тэгээд уйлангаа бага аваад чи одоо яаж намайг ингэж үргэлж олдгийм бэ гэж асуудгийн. Mogu-г одоо ч тэр хүүхэд байхдаа ганцаардаж байх үед нь ч тэр олцог ганц хүн болохоор одоо манай Kyo байхгүй юу? Kyo гэхдээ одоо Mogu-г Mitobe гэх нэрээр нь биш Nagumo гэх нэрээр дуудаж олж ирсэн байдаг л да. Ингэснээр иргэд бол Kyo одоо багийнхан найз Nagumo-г одоо энэ Mitobe мөн гэдгийг одоо өөрөө анзаарч байгаа байхгүй юу? Kyo болохоор тий одоо яаж Nagumo гэдгийг мэдсэн бэ гэвэл одоо тэр багтаа одоо Nagumo одоо ганцаараа энд ингээд уйлаа сууж явах үед нь Kyo эндээс олж ирсэн да. Яг л тэр газараа ирээд суудсан байдаг. Mogu-гийн ч гэсэн те ингээд галт наадам дуусчээ гэж харж байтал гинэд одоо цаана галт наадам буудаж эхлээд өө эн чинь дуусаагүй байсан байж тэ гэж ингээд сандарсандаа одоо ганц хэлэх үг нь байсан юм байна л да. За тэгэхээр одоо Mogu эцэст нэг одоо өөрийнхөө доторхыг нууж байснаа баригдаж
одоо тэ хоёлаа удаа уулзсангүй одоо Кё гэж одоо хэлснээр одоо багийнхаа найз гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа байхгүй юу. Тэгэл Могу ч болохоор дотроо бүр айгүй баяртай байгаа шүү дээ. Тэ намайг Нагумо гэдгийг мартаагүй байна гэж дотроо баярлаа гэж л Кё болохоор хажуураас нь гээд нэг зүйл хэлдэг л дээ. Чи хайр идэгч мангас үздэй гэж хэлждгийг. Ер нь асуучдгийг. Могу ч гэсэнтэй ерөөсөө зүгээр л шууд гайхсан царайтай чи яаж мэдсэн бэ гэж хэлвэл яах вэ? За тэгэхээр бүгдээрээ яг яаж мэдсэн талаар бол нэг хэсэгхэн өмнө ирдэг л дээ. Кёсо ингээд Могугийн гарнаас барьж агаад алдаад тэгээд ингээ хайж явж байхдаа энэ Хинотой таарсан юм байна. Хино болохоор найзуудтайгаа цуг өөрийнхөө хотын наадыг үзэхээр ирсэн л гэнэ л дээ. Гэхдээ Кё тэрч тийм чухал байсангүй. Ягаад гэвэл Могуг хайж байгаа шүү дээ. За би завгүй байна. Би ингээд явлаа гэхтэн. Хинод ингээд Кёд хэлэх зүйл байгаа юм гэнэ л дээ. Тэр нь бол одоо өчигдөр одоо Кё Хиногоос суусан зүйлийн талаар ингээд баг сургуульд байхад Митобе Могугийн охин ингээд манай баг сургуульд байсан уу гэж Кё асуусан бохгүй юу? Тэр нь дайрны хариулт олсон юм шиг байна. Хино болохоор өчигдөр одоо Кё гинэт тийм зүйл асуухаар нь тийм дунд сургуульд одоо Митобедээ цог сурдаг байсан. Одоо ингээд хүүхдүүдээс асуусан гинэ. Гэтэл тэр одоо Митобегээд охин байсан нь одоо энэ манай Хино болон Кёгийн ингээд одоо баг сургуулийнх нь үеийн тийм эрэгтэй хүүхэд болж таарсан гэнэ л дээ. Тэгээд дунд сургуульд оронгуудаа эмэгтэй болсон. Энэ нь болохоор одоо Кёгийн хувьд одоо тэр Митобе болон Нагумо одоо адилхан хүмүүс гэдгийг одоо ингээд нотолж өгöd байгаа байхгүй юу? Гэхдээ одоо дөнгөж сая л Могу одоо өөрийгөө бишгэж үгүйсгээд байсан да. Одоо тэрийг уг нь Хино тайлбарлаж хэлж байгаа. Хиноч бүр ямар ч эргэлзээгүй тэр чинь ойлгомжтой штэ. Ягаад гэвэл Могу одоо тийм хайр идэгч мангас юм аа гэж хэлж байгаа байхгүй юу? Кё болохоор одоо энд нь амархан идэж чадахгүй л дээ. Ягаад гэвэл тэр одоо өөрийнхөө өрөөнөөс олсон зурган дээр одоо үзэхэд тэр одоо Нагумогийн хил нь ингээд бүтэн байсан да. Дэрийг уг нь одоо энэ Хино тайлбарч хэлсэн боловч Хино одоо гинт утснаасаа нэг зураг харуулдаг байхгүй юу? Тэр нь одоо Хиногийн баг байх үеийн зураг байх үед яг л одоо тийм хайр идэгч биш юм шиг бүтэн хилтэй байдаг. Кё ч гэсэн гайхсандаа яагаад ингэж бүтэн хилтэй байгаа юм бэ гэхэд одоо Хино болохоор наадхаа өөрөө бодож олоо гэд тэдний харилцаараа дууснаа. Тэгэл Хино нөгөө нэг хуруугаад Кёгийн одоо зүрхэн дээр тавиад наа чи одоо миний зүйл шүү те би наадах чи эдэн шүү гэсэн шиг нөгөө нэг хуваагдсан хилээ гаргаж ирэнгүүтээ Кё руу ингэж хардаг. Тийм ингэж хардаг. Кё манч тэгээд Хино талархснаа хэлээд хүмүүс дундор гүүн гарч одоо Митобег хайгаад харин Хино болохоор найзуудтайгаа цуг одоо наадмаа өргөжлүүлжээ. Иймээс л одоо Кё ман одоо энд одоо Могуг хайгаад ирсэн тэрэлтэй. За ерөнхийдөө л одоо Хиногийн тайлбарлаж яснаас одоо энэ хайр идэгч мангасуудын одоо тийм идэх дурсал нь 10-аас 14 наснд байдаг гэсэндээ. Ерөнхийдөө л одоо 10-аас 14 нас хүртэл одоо тийм хил нь хоёр хуваагддаг гэж ойлгож болох хгүй юу? За ерөнхийдөө ингээд бодоод үзэхээр одоо бүхий л зүйл ингээд утга учиртай болж эхэлж байгаа л да. Ягаад одоо тэр өмнөх зураг дээр байсан Нагумогийн хил нь тийм хоёр хуваагдааг байсан. Тэгээд Митобе хүртэл одоо ингээд Кё сэтгэлээ ижлэх үедээс ингээд амаа дарж исэн эдрийг одоо бүхий л ингээд зүйлийг Кё ойлгоцсон байгаа юм л та. Нэгэд иргэд бол энэ бүх зүйлийг ягаад Кё ингээд Могуд хэлээд байна гэвэл одоо эртхэн ингээд чамайг те миний багийн найз байсныг ингээд анзаараагүйд уучлаарай гэдгийг хэлж байгаа байлаа л дээ. Дээрээс нь тэгээд хоёр угаасаа тийм адилхан байдал ингээд чам шиг хөөрхөн охиныг юусоо ингээд те анзаарч чадсангүй гэдэг байгаа. Сая тэгэл Кё ч хөөрхөнгийн ам алдсан биш нөгөө нэг Могу бүр айгүй ичэд сандраал бүр бөө юм болноо. Тэгээд Могу бас нэмээд суудаг л да. Чи тэгээд намайг хайрдаг ч гэдгийг мэдсээрээ энд ирж байгаа мó гэдгийг. Кё бүр ямар ч бодож санах юмгүй тийм ээ л гэж хариулна. За хэдүүлээ болохоор одоо энэ Могугийн өнцгөөс бол одоо асуудлыг авч үзье л та. Одоо Могу анханасаа ингээд Кёг хуурж байсан байж таарж байгаа байхгүй юу? Хайр идэгч байсан гэдгээ одоо нуугаад, багийн найз байсан гэдгээ нуугаад те стил одоо Кё ингээд Могуг хайгаад ирсэн болохоор одоо Могу дотор одоо гимшил одоо бидэд байгаа байхгүй юу? Би бүр үнэхээр муухай хүн байгаа үсттэй гэж одоо Кё тэгж хэлдэг. Харин одоо Кёгийн Могуд хэлдэг үгс болохоор те ингээд чи одоо ингээд надад яах гэж одоо тэгж сэтгэлээ илчилсэн байсан хамаагүй. Одоо намайг одоо бусад тийм хайр идэгчээс ингээ хамгаалах гэж байсан ч яж магадгүй гэдэг хэвгүй юу. Гэхдээ одоо тэдгээр шалтгааны аль нь ч гэсэн одоо миний энд ирсэн ингээ тийм шалтгаан ингээд болохгүй аль нь ч бишээ гэдэг байгаа. Могу ч гэсэн гайхаад тэгвэл чи одоо яагаад те намайг ингээ хайр идэгчийг мэдсээрэж энд ирсэн юм бэ гэж одоо Кёгоос асууна л та. За харин тэр шалтгааны хувьд болохоор Могу Кё хоёр ингээд багада хоёлаа цогтой юм галтаа одоо махиад үзсгэе гэж одоо чигчээ уруугаараа амлаж исэн юм байлээ. Дэрхүү амлалтаа одоо мартаад ч тэрүү одоо ичсэндээ ч тэрүү одоо Могу бүр гинэт дулаагаад хичээлхэн л дээ. Кё харин сая нөгөө нэг одоо нэг охинтой нь үргэсэн ч гэсэн ингээд бусадтай найзууд ингээд болж чадахгүй гэж хэлсэндээ тэрийг болохоор одоо өөрөө тайлбарлаж байгаа байхгүй юу? Кё болохоор одоо хайр идэгчэд те одоо нэгэнтээ идүүлсэн бол хин ч угаасаа Кётой найзууд үлдэхийг хүсэхгүй те. Тиймээс л одоо угаасаа те бусадтай найзууд үлдэж чадахгүй гэж хэлсэн юм байлаа л те. Гэхдээ угаасаа те хоёлаа угаасаа л багын найзууд юм чи одоо найзууд хэвээрээ угаасаа байж болно штэ гэдэг ингээ Кё хуруу мургаараа хазар мазартаа хүрээд нэг ичиг гүрэн хэлж байхад Могу босож ирэнгүүтээ
Би чамтай найзууд байхаас салхаж байна гэж Кёд хэлдэг л дээ. Ерөнхийдөө одоо ингээд Могу Кё хоёрын өдийг хүртэх харилцааг ингээд авч үзэхэд Могууд ингээд нэг л зүйл цаанаасаа ингээд дутуу юм шиг санагддаг байсан гин л дээ. Гэхдээ одоо Могу ч хайр идэгч болохоор Кёг шархлуулахыг хүсэхгүй, өөрөө шархлахыг хүсэхгүй байгаа болохоор үргэлж одоо энэ мэдрэмжээсээ зугатаж байсан гинэ. Кёч гайхаад найзууд байхаас салхсан гэдэг чинь юу гэсэн үг вэ гэж одоо Могуг асуудаг байхгүй юу? Тэрхүү үед одоо Мог бол яг л тийм одоо хүүхэд байх үешгээ Кё чан гэж одоо Кёг дуудангуудаа би чамд хайртай гэж хэлдэг. Найзууд байхыг хүсэхгүй байгаа нь болохоор те одоо илүү их одоо энэ харилцаагаа ахиулмаараа штэ. Ерөөдөө хосууд болохыг хүссэндээ л одоо ингэж хэлж байгаа юм байлээ л те. Тэгэд ч нэг жоохон тайвшраад нэг санд лолоо суужээ. Яг тэрхүү одоо галын надам дууссан гэдгийг цагаан хоолоогоор мэдгэжээдэг. Яг тэрхүү одоо Кё Могу асуудаг байхгүй юу? Одоо хамгийн анх одоо Могу Кё сэтгэлээ одоо тэр эсэлтийн үе одоо эслийн үеэр илчилдэг дээ. Тэр нь болохоор одоо ингээ бусад хайр идэгчээс одоо уг нь Кёг хамгаалахын тулд байсан юм л дээ. Харин дөнгөж сая нэг сэтгэлээ явуулчихсан явдал нь болохоор одоо яг л жинхэнэ Могугийн сэтгэл байгаа та. Одоо тэрийг одоо хоёулаа анзаарангуудаа амар ичиг өрөөд хоёр тийш хараа суучнаа. Тэгэд тэсэг чимээг болон суужээ. Тэгээд Могу одоо гинт Кёд одоо ингээд өөрийнхөө мэдрэмжийг тайлбар хэлж байгаа юм л та тий. Энэ ерөөсөө тийм найзын хайр бишээ. Би чамд үнэхээр тийм романтик сэтгэлээр хайраа илчилсэн гэдгээ Кёд тайлбарлах үед Кёгийн гаргасан царайгаар. Ягаад гэвэл одоо Кёд тэр элсэг ялстын үеэр ингээд 5 охин сэтгэлээ илчлээд бүр баг трама авсан байгаа байхгүй юу? Тэр тал дээр болохоор Могу уучлалт гоонгуудаа гэхдээ энэ удаад би чамд бүр үнэн сэтгэлээсээ хайртай. Надаа итгэж байгаа чи үнэхээр ингээд баяртай байна гэд одоо амар ичингүүрсэн харцаагаар ингээд Кё руу харж байгаа хэлждэг л дээ. Дэрхүү одоо хүнд цохилтонд бүр хоёулаа навс уннаа. Хоёулаа одоо бүр тэ хоёр тийш хараа сууж исэн бол одоо радиотойгоо сандлыг түшиж мүшээд юу болж байна гэж. Кё тэгээд одоо Могугаас бататгаж гэж юм уу да одоо нэг энэ тийм сонирхол татсан юм асуудаг байхгүй юу? Уг нь одоо хамгийн анх тэр элсэг яслын одоо Могу Кё сэтгэлээ илчлэхдээ одоо бусад хайр идэгчдээс хамгаалах гэж ингээд одоо сэтгэлээ илчсэн гэж хэлдэг дээ. Тэгвэл ингээд яагаад ингээд нэрээ татсан юм бэ те? Яагаад тэр дөрөв охиноос сонгож одоо дайраад байсан юм бэ гэх талаар нь одоо Могугаас асуудаг. Могу харин зүгээр л одоо те хотлаа нэрээ татж байгаа болоод нэг тиймэрхүү нэг тийм стратеги ашигласан гэдгээ хэлдэг л дээ. Тэгэл Кё тийм үгээл өнгөрдөг юм. За тэгэл Кё нэг ширтэж яснаа гинэт нэг шийдсэн царай гарангуудаа тэгвэл одоо би чиний ингээд хариугчин хэлье гэд одоо шалгалтын хариу авч байгаа шүү дээ. Тэгэл шууд тэгэл одоо би чиний ингээд хайр илчилсэн хариугчин хэлье гэд Могу руу харах үед чи юугаа хуцаад байгаа бацсан бэ? Чи байж ерөөсөө хэлэхгүй сонсохгүй юу яах гээд байгаа юм бэ гэсэн царай гаргаж ийн. Могу болохоор бас ягч хариулт хүсэж одоо ингэж Кё дөнгөсөө хайраа илчилсэн юм бас биш юм байлаа л дээ. Өрөө үнэхээр л энэ 5-ын дотор те ингээд жинхэнэ охин нь байгаад үнэхээр Кё тайртай бол чи тэр охинтойгоо үерхэж болно гэд одоо энэ сэтгэлэн зөөлөн хэвээр байгаа байхгүй юу? Хэрвээ одоо чи тэр нэг жинхэнэ охиноо олоод те үнэхээр тэр одоо тэр охиндоо хайртай болоод ч юм уу эсвэл буцаад надад хайртай болвол тэр үедээ одоо жинхэнэ одоо надад хариултаа хэлээрэ гэж Могу хэлдэг. За тэд эцэст нь нэг одоо энэ том асуудлынхаа хариултыг олоод нэг 50 суух ингээд боломжтой боллоо гэтэл одоо Могугинтэй надад нэг тийм маш том асуудал байна гэдэг хэвгүй юу. За тэр нь яг ямар асуудал юм бэ гэсэн чинь одоо Могу би одоо бүр ямар ч найзгүй те би бүр зеро найзтай болчлоо гэдгийг. Ягаа угаасаа Могу чинь нэг тийм нийгмийн харилцаанд орж чаддаг төрлийн хүн биш. Дээрээс нь одоо энэ Кёг найзаа биш тийм хайртай хүнэ гэж хардаг болсон гэхээр одоо ерөөсөө найз үлдээг юм шиг болж байгаа юм л та. Кё тэгэхэд нь одоо нөгөө нэг үлдсэн дөрөв охин байгаа да. Чи тэдэнтэй аяллаа үеэр айгүй сайн дотн найзууд болоогүй мөө гэж асуухт нь Могу чи яг л нөгөө нэг бодолтой авч байгаа юм чи те. Тэр угаасаа ингээд чиний төлөө өрсөлдөөн байсан. Дээрээс нь угаасаа тэр аяллаа цааш тэдэнтэй нэгэнтэй ч уулзаагүй. Би угаасаа тэдэнтэй найзууд биш хахаа гэсэн байдалтай бар. Айгүй сандарсан нүд бүдэн дотор хоёр гэж мэрэгцсэн байдалтай байж. Ингээд бодож байтал одоо Могугийн утас гинэд дуурдаг байхгүй юу? Төөнөрөө залгсан хүн болохоор нөгөө нэг спорттой сайн Мамори чам байдаг л да. Яах залгсан бэ гэтэл нөгөө нэг Могугийн дуртай одоо тэр гача тоглоомыг одоо эргүүлж байгаа хамгийн тийм ховрыг олцсон гин л дээ. Тэгээд үүнийг ингээд чамд өгөө. Угаасаа энийг хоёлаа чамд өгж байгаа юм чи хоёлаа цуг гадуур гарч хоол идэхүү гэж одоо Мамори чам урьж байгаа л тэр юм байна. За баяртай инээ тэрэгээл одоо Могу уцаа таслахад Могугийн утсан дээр одоо тийм хоёр одоо чат ирсэн байдгийн. Эхний хүн болохоор Канасаа байдаг л да. Би одоо шинэ юм омлетны газар дээр ажилд орсон хөсөөлөөгээд ирж юм идэрээ гэдсэн байдаг. Харин нөгөө хүн Кесаригийн байдаг ба Италид ингээд гэр бүлээрээ аялалд явж байгаа. Тэгээд хүссэн бэлэг байвал аваад очиж шүү гэж одоо Могу дамжуулсан байдаг. За яг тэр хоёрын чатыг уншаал ингээд дуусаагүй байтал гинт хиро одоо Могу руу залгасан байдаг л да. Ягаад гэвэл одоо нөгөө нэг дунд сургуульд байсан хоёр одоо Могугийн ангийн хүүхэд нь ингээд хинотой цуг явж байгаа юм байлээ. Тэд чамайг хармаар байна гэсэн үндслээр одоо Могутай цуг наадам үзэхэр болсон байгаа. За инхүү Могу Кёгоос салаад одоо хинотой уулзахаар явдаг л да. Яг тэр хоёр ингээд хоёр тийшээ алхахын даван дээр ингээд Могу баярлаа Кё чангээ хэлдэг байхгүй юу? Харин одоо Кёгийн өнцгөөс Могуг одоо хэрхэн дуудахаа ерөөсөй ойлгодгүй.
Бид нэр л одоо энэ Могу гэж дуудаад байгаа болохоос уг нь Кё одоо энэ бүхий л хугацаанд Митобе гэж дуудсан байхгүй юу? Харин түүний ингээд багийн найз нь одоо Нагумоин. Тэгэхээр одоо яг энэ одон нэрнээс айлын дуудахаа Кё хүртэл мэдэхгүй байна л да. За тэгэл Кё мэдэн буудлаа сонин царайлаа зогсож явахад Могу өөрөө те намайг ингээд Могу гэж дуудаа гэж хэлдэг юм. Кё бүр түүний нэрийг хэлэх гэж бүр нилээдгүй сандарнаа нөгөө юу инээ тэрэ гэж жагаад эцсийн нэг Могу гэж хэлээд хоёулангийнхан дэ толгоноос уур гараад хичээл хэлж байгаа юм л та. Кё маань яг л цаашаа ингээд хараад алхаж байх үед одоо Могу араас нь дууддаг гэхгүй юу. Тэгээ уцаа гаргаад ирдیں۔ За энэхүү хэсэг хугацааны дараа бид нэр Кёгийн ширээг хардаг л да. Тэрхүү ширээнээр хоёр зураг байхаа нэг нь Кё Нагумо хоёрын, харин нөгөөх нь Кё Могу хоёрын зураг байна. За тэгэхээр guys энэ хүртэл үзсэнд баярлалаа. Манай Koi Bami Shoujo-гийн 9-р бичлэг үгээр дуусаж байна. Яг одоо ингэ бодоо үзэхээр одоо бидэнд яг жинхэнэ охин байгаа юу үгүй юу гэдгийг ч одоо мэдэх яг мэдээ сонгоод үлдсэнгүй л дээ. Everyone is slow eater but we тэ бид угаасаа бүгдэндээ л дуртай. Тиймээс одоо энэ мангагаа урагшлуулан үзсгээр л бай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзсал тур баяртай guys.